Төргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлц хэсэг асуудлыг улсын хурал 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн нэгдсэн уралдаанаар хэлэлцэж анхны хэлцүүлэгт бэлтгэхээр аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ороонд шилжүүлсэн. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны 2026 оны 5 сарын 5-ны өдрийн 01-р тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг хэлцүүлэгт бэлтгэх үүрэггүй ажлын хэсгийг улсын хурлын гишүүн Ч Андраар ахлуулж, улсын хурлын гишүүн Бадам Сүрэн, Батбаатар, Батсанбөрөл, Наранбаяр, Тэмүүжин их насан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажилласан. Ажлын хэсэг нийт 3 удаа уралдаж, улсын нисхийн аюулгүй хамгаалалттай холбоотойгоор улсын нисхийн үйл ажиллагаанд ашиглагдах мэдээллийн технологи, навигац, хяналт, нислэгийн удирдлагын системийг кибер аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэх, улсын зарим агаарын хөлгийг даатгуулсан байх, улсын нислэг техникийн осол, зөрчлийг шинжилэн шалгах, техник засварын үйлчилгээ болон худалдаа авах ажиллагаанд оролцох албан тушаалтан нь ашиг сонирхлын зөрчилгүй байх. Мөн цэргийн зорилттой нисгчгүй нисэх хэрэгслийг удирдлагын системд бүртгүүлээгүй, гэрчлэггээжүүлээгүй, хяналтын шаардлага хангаагүй тохиолдолд ашиглахыг хориглох болон хууль зүйн нэр томьёог жигдлэх, хууль хоорондын нийслэлийг хангах үүднээс зарим зүйл хэсэг заалтыг өөрчлөн найруулж зарчмын зөрүүтэй саналын томьёолыг бэлтгэсэн. Улсын хурлын гишүүн инх төвшин хуулийн төсөлд улсын агаарын хөлгийн засвар техникийн үйлчлэгийг хувийн хвшлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолыг гаргасан болно. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ороо 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн уралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйл заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 31 санал, найруулгын 2 санал, улсын их хурлын гишүүн Д инх төвшингийн гаргасан зарчмын зөрүүтэй 1 саналын томьёолыг нэг бүрчлэн хэлэлцэж санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Байнгын орооны хуралдаанаар олонхын санал авсан зарчмын зөрүүтэй саналын томьёолд болон анхны хэлэлцүүлэг дээр явуулсан талаарх байнгын орооны санал дүгнэлтийг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ улсын нисхийн тухай хууль, шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлтсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсан